Зөгнөлт миний сувг тавтай морил. За ингээд 2025 оны 4 сарын Мэлхийн ордны тарот 6-гаа хамтдаа хийцгээе. За та бүхэндээ нэгэн сануулга хэлэхэд энэ удаагийн мэрэг тарот 6-нуудаа би ямарч бичлэгээ ямарч эдитгүй шууд өөрөө ихээр нь оруулж байгаа. Тийм учраас хэрвээ ямар нэгэн танд сонсогдохгүй за үгээд автан хэлэх зэрэг таны сэтгэлд нийцэхгүй байвал та зүгээр бичлэгээ алгасаад явчаарай гэж хэлмээр байна. За тэгээд эхний карт маань Three of Wands гарч ирсэн байна. За Three of Wands бол хүсэл, эрмэлзлэл, алс хэдийн төлөвлөгөө за магадгүй шууд утгаараа зарим нэг нь аялалд гарахаар зэхэж магадгүй юм. За зарим нэг нь хөлийн дэс алхах. За ирээдүйн маш том зорилго, төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу гадаад руу аялах, амрах, зугаалах, суралцах, боловсрох, амьдрах, ажиллах гэх зэргээр хөлийн дэс алхаж магадгүй. Зарим нэг нь амьдралынхаа маш том ирээдүйн зорилгыг тодорхойлон ирээдүйн алсын зорилготойгоо холбоотой маш том шийдвэр гаргах бас магадгүй юм. За дараагийн картыг авч үзье. Дараагийн карт маань Ace of Swords гарч ирсэн байна. За Ace of Swords болвол нэг талаасаа бизнес, харилцаа холбоо, түншлэл, таны төсөл, ажил хөдөлмөр юу гэдгийг тэр бүхэнд шинэ боломж гарч ирэх боломжтой. За ерөнхийдөө энэ сэлмийн карт маань мэдээлэл харилцаа холбоог илэрхийлдэг. За тэгэхээр энэ сэлмийн цаана шоу нисж байгаа магадгүй та алс холоос маш чухал мэдээлэл авч магадгүй юм. За эсвэл таны одоогийн байгаа нөхцөл байдал, эсвэл таны ажил төрөл, таны ерөнхийдөө хувь хүний нийгмийн байдал энэ бүхэн өөрчлөгдөх, таны хийж буй ажлын яг тодорхой нөхцөл байдал маш тодорхой болох. За альва зүйлийг маш тодорхой ерөнхийдөө элтэд нийтэд ойлгомжтой, өөртөө ойлгомжтой болохыг бас илэрхийлдэг байгаа. Энэ хоёр картыг хооронд нь холбоод авч үзэх юм бол ерөнхийдөө өөрийнхөө байгаа байдлыг маш тодорхой болгож, алс ирээдүйн ойр өгөө чиглэсэн том зорилго тавихаар харагдаж байна. За дараагийн карт маань болохоор Eight of Swords гарч ирсэн байна. За Eight of Swords болохоор шууд утгаар нь ингээд аваад үзэхээр магадгүй та ямар нэгэн зүйлд хязгаарлагдсан. Эсвэл магадгүй та өөрийнхөө байгаа нөхцөл байдалд өөрт гарч ирэх тэр сайхан боломж, бололцоог харж чадахгүй байх. За эсвэл яг одоогийн нөхцөл байдалдаа уягдаад ерөөсөө энэ нөхцөл байдлаас гарч чадахгүй байгаа байж бас болох юм. Ямар нэгэн зүйлээр хязгаарлуулсан байгааг харагдаж байна. За дараагийн картыг аваад үзье. За дараагийн карт маань за магадгүй таныг энд ямар нэгэн зүйлээр хязгаарлагдаад байгаа гэж биний түрүүний хэлсэнчлэн магадгүй таныг энэ бүх зүйлээс хязгаарлагдаад танд шинэ боломж, бололцоо эсвэл гадаад руу явхад тань ямар нэгэн зүйл энд болохгүй байгаа ч юм уу, эсвэл таны одоо
таны энэ сайхан боломжийг атгах нөхцөл байдалд таны нүд хаалттай байгаа энэ хязгаарлуулад байгаа зүйл чинь магадгүй энэ хүнээс болж байгаа байж магадгүй нэг талаас King of Swords бол ихэр жинлүүр нумын ордны маш буур суурьтай ухаанлаг эрэгтэй хүнийг илэрхийлж байгаа карт юм. За энэ хүн магадгүй таны нөхцөл боломж байдлыг жоохон хязгаарлаад байгаа ч байж магадгүй. За зүгээр бүх хүн дээр ийм байна гэж байхгүй, зүгээр зарим нэг нь үнэхээр ийм байвал одоо нүднийхээ боолтыг аваад өөрийнхөө боломжийг харах хэрэгтэй л гэж зөвлөмөр байна. За дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт маань болохоор Six of Wands гарч ирсэн байна. За шууд утгаараа энэ картан дээр ингээ харахад маш том үйл хэрэгт та өөрийн хувь нэмрээ оруулахаар маш зоригтойгоор баатарлагаар гэх юм уу тийм шууд зоригт маш их зориг гарган маш чухал үйл явдал эсвэл олонний дунд олон нийтэд одоо нээлттэй үйл явдал эсвэл маш чухал үйл явдалд оролцохоор зориг гаргаж магадгүй харагдаж байна. Мэлхийн ордныхан маань маш их зоригтой шийдвэр, маш их зоригтой алхам хийж магадгүй та өөрийнхөө нөгөө далд нууц авьяасаа олон нийтэд зоригтойгоор ил гаргах ч байт юм уу тийм маш их зоригтой алхам ажил хийхээр харагдаж байна. За дараагийн картыг болохоор Queen of Wands гарч ирсэн байна. Queen of Wands танд маш зоригтойгоор үйлдэл алхам хийсэн чинь та өөрийгөө хатан хаан мэдэрч энд аз жаргалтай бүх зүйлээр хангалуун элбэг дэлбэг ийм сайхан зүйлээр дүүрэн энд сууж байна. Тэгэхээр та энд маш зоригтой алхам үйлдэл хийж чадваас таны энэ бүх үйл ажил амжилттай таны талд эргээр гарч ихээр харагдаж шүү 4 сард. Тэгэхээр Queen of Wands бол нөгөө талаас зарим нэг мэлхийн ордныхонд тийм ээ эрэгтэй хүмүүс үзэж байвал таны ойр орчимд маш идэвхтэй эмэгтэй хүн гарч иж магадгүй юм. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хоньны ордон, хонь арслан эсвэл номын ордны ч юм уу тийм маш шийдэмгий, идэвхтэй, зоригтой аливаа энэ зүйлийг ингэж хийдгийг тань туслаад өгөх эмэгтэй гарч ирэх ч юм уу эсвэл тийм эмэгтэйтэй та танилцах ч юм уу тийм. Ерөнхийдөө олон нийт магадгүй та энд маш зоригтой алхам хийгээд таны амьдралд ийм эмэгтэй хүн орж ирэх магадaltaй манай синглчүүдийн хувьд тийм ээ. За дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт маань ахаад Wands гарч ирж байна. Page of Wands. За түрүүний миний хэлсэнчлэн энэ ямар учиртай эмэгтэй вэ гэхээр за магадгүй 4-р сарын эхний хагас таны амьдрал ийм үйл явдлууд тохиолдож байсан бол 2-р хагаст энэ эмэгтэй гарч ирээд за энэ зүйлийг ийм амархан ингэж хийх боломжтой байдгийг танд ажил хэргийн явдал дээр магадгүй тэгж тусалж магадгүй. Нөгөө талаас та ийм эмэгтэйтэй танилцаж болцож магадгүй. Ийм мэдлэгтэй ийм сайхан эрэгтэй хүнтэй ч байж болно тийм ээ эмэгтэйчүүдийн хувьд маань. Тэгээд 4 сарын 2-р хагаст манай мэлхийн ордныхан
хамгийн сайнаар төлөвлөгдсөн, хамгийн сайхан боломжит шинэ төлөвлөгөөнүүд таны амьдралд гарч ирэх харагдаж байна. Яг энэ хүн шиг яг энд та маш зоригтойгоор аян замдаа гарсан болвол энд та маш зоригтойгоор оройн өндөрлөгт гараад би чадлаа гэдээ хашгирж байгаа ч юм уу тийм. Би чадж байна ч гэдэг юм уу. Өөрийгөө бүрэн мэдрэхээр ийм сайхан боломж бололцоонууд гарч ирж магадгүй харагдаж байна шүү. За дараагийн карт аваад үзье. Дараагийн карт маань болохоор Five of Cups гарч ирсэн байна. Five of Cups маань за таны хувьд бага зэргийн урам хугарах сэтгэл санаа нэг жоохон таагүй онцгой санагдах тийм зүйл тохиолдож магадгүй юм. За яг энэ картан дээр бол таны хувьд яг одоогийн нөхцөл байдал нэг жоохон тааламжгүй харагдаж байгаа. 4 сарын 2 дугаар хагас магадгүй таны амьдралд тань мэлхийн ордныхны хувьд ямар нэгэн таны хувьд сэтгэл санаа тааламжгүй тийм зүйл болж магадгүй юм. За тэр нь ямар зүйлээс яагаад юм бэ гэдэг ингээд аваад үзсэн чинь King of Pentacles. За зоосны хаан бол нэг талаас маш их ажил хэрэгч, шаргуу хөдөлмөрч. За муу талаасаа бол жоохон харамч хүнийг илэрхийлдэг. Сайн талаасаа бол маш их ажил хэрэгч, өөр суурьтай, мундаг, ухаантай хүнийг илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй энэ ямар нэгэн хүнтэй холбоотой бол эндээс нэг таа нэг жоохон танд тааламжгүй харилцаа ч юм уу тааламжгүй зүйл байж болох юм. Нөгөө талаасаа таны амьдралд ийм хүн шинээр гарч ирж бас магадгүй харагдаж байна. Энэ хүн болвол үхэр, охин, материал ордны хүн байх магадлалтай. Миний бодож байгаагаар. Дараагийн картыг аваад үзье. Дараагийн карт